Бие ундраг бордооны үйлдвэр. Дархан Ризо биошингийн бордоо. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Тэрмэдүүдээс нэг гагасаа ургацын хэмжээг нь нэмэгдүүлэх, ургацыг тогтворжуулах. Энэ 60 жилийн хугацаанд бид нэр хөрсний үржил шимийг дайчснаас шалтгаалсан үржил шимийн дороотыг зогсоох, болов өсгөх ийм чиглэлд дархан Ризо бактерийн бордоо бид нэр үйлдвэрлэж байгаа шингийн хэлбэрээр. Энэхүү бордоонд болохоор Монгол орны хөрснөөс ялгаа авсан ашигтай бичил үетний бүрдлээс тогтдог. За энэхүү бордоонд агуулгадах ашигтай бичил үетнүүд нь болохоор ургамлын үндэс орчим амьдардаг, мөн ургамлын үндсэнд симбиоз харилцаа үүсгдэг. Тэгснээрээ ургамлтай ингэж харилцан бие биедээ ашигтай амьдарснараа тэр агаарт байдаг азотыг ургамалд нийлэгжүүлж өгдөг. Ингэснээрээ хөрсийг азотоор баяжуулж өгч ургацыг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйлтэй. За ургацыг 30-аас 40% нэмэгдүүлдэг. За үүнээсээ таварын гарцыг бол илүү нэмэгдүүлж байгаа. За бордоогийн хувьд бол таварын гарцыг 40 орчим хувьтай байхад, за Ризо шингэн бордог хэрэгэлсэн хувьд бол 70 орчим хувийн таварын гарцтай байгаа нь тариаланчд болон үйлдвэрлэгчдэд илүү бүтээгдэхүүний чанар сайжирж байгааг харуулж байгаа. За бөөрийнхий сонгоны ургацанд дархан Ризо шингэн бордооны туршлагыг тавьсан, дугуйн туршлагыг тавьсан. За Монгол орны хувьд бөөрийнхий сонгоны төлөөр 90-95% тариалагддаг. За миний хувьд төл сонгоноор туршлага тавьсан. Энэ нь 2-3 навчтай үед нь дархан Ризо бактерийн бордоо 30 литр га нормоор 14 хоногийн давтамжтай шүршиж өгсөн. За ингэж ургацанд 20-30% нэмэгдүүлж ургацыг сайн өгж байна. Ургамлын эргэн тойронд органик бодисын үлдэгдэл болох макро болон микро элементүүд маш их байдаг. Тэдгээрийг болохоор ургамал болохоор шууд авч ашиглаж чадахгүй. Түүнийг болохоор бичил организмууд болохоор макро микро элементүүдийг задлаад ургамлын ашигладаг уусдаг хэлбэрт шилжүүлж өгдөг. Ийм чухал үүрэгтэй байгаа эдгээр бактериуд нь. За мөн эдгээр бактериуд нь хөрсөнд орсноороо ургамлын өсөлтийг дэмждэг фитогормонуудыг мөн ялгаруулдаг, ауксин, гибрелин, витаминуудыг мөн ялгаруулж мөн ургамлын өсөлтийг бас дэмжиж өгдөг байгаа. За Ризо шингэн бордоог хэрэглэхэд ерөнхийдөө төмсний таримлын бутны өсөлт хөгжил, за болцооны ургах чадвар нэлээд сайжирдаг. За дархан Ризо бактерийн шингэн бордооны хэрэглэх тунг тогтоох зорилгоор услахаатай нөхцөлд эрдэс бордоо хэрэглээгүй буудаа үрийн ургацтай харьцуулан судалсан. За ургалтын хугацаанд 3 удаа хэрэглэсэн хувилбарт буудаа үрийн технологийн чанар болох уургийн агуулмж 12.4%, цавуулаг 27.5% буюу бордоо хэрэглээгүй хувилбартай харьцуулахад бол 2.3-аас 3.2%-аар илүү байгаа нь ажиглагдж байсан. Бие ундрах компани бол дархан Ризо бордоог сарда 90 дууныг үйлдвэрлэх хүчин чармайлт үйлдвэрлэмээ. Биохимийн найрлагын үзүүлэлтэнд бас тухайн бордоонууд маань ямар үйлчлэл үзүүлсэн бэ гэдгийг судалж үзэхэд тус үндэс цэвэр томрох энэ үед нь бид нэр шүршгэд дахин давтаж шүршгэд үндэс цэвэрэнд агуулгадах хуурай бодисын хэмжээ болохоор 2.5%. За дээрэс нь тус таримлалт хамгийн онцлог шинж буюу С-аминтин маань хүртэл 1 мг хүртэл ингээд нэлийн өндөр үзүүлэлтээр бол нэмэгдсэн ийм сайхан үзүүлэлтүүд гарсан байгаа. Дархан Ризо биошингийн бордоо. Шинжлэх ухаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн. Бие ундраг бордооны үйлдвэр.